Сайн байцгаана уу? Бүгдд нь өдрийн мэнд. За би өнөөдөр жоохон хүнд сэдвийн талаар ярих гэж байна. Яг одоо болоод байгаа энэ бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой сэдвтэй холбогдуулаад яг миний насан дээр угаасаа иймэрхүү одоо хүнд болон хөнгөн байдлаар бэлгийн дарамтанд төртөж үзээгүй нэг ч эмэгтэй хүн байхгүй байх гэж би бодож байна. Иймэрхүү юмд бүгдээрээ ямар нэгэн байдлаар хүртэж исэн байх гэж бодож байна. Надад ч ихсэн бүр ингээд одоо яг 30 насны амьдралаа бодоход бүр баг худалчунд 10-аад ийм тохиолдлууд байгаа хгүй хүн хөнгөн хэлбэрийн. Ингээл автобус унаа тэгэл гудамжинд явж байхад ингээд янз бүрийн тийм байдлаар тэс их сургууль мургуул дээр гэл зөндөө олон байдлаар ингээ иймэрхүү юм надад жишээ нь надад ганцхан хүндэл гэхэд ийм олон юм тохиолдсон байгаа хгүй. Тэгэд би чинь өөрөө охинтой хүний хувьд өөрөө эмэгтэй дүү нартай хүний хувьд ерөөсөө би ийм юмыг ингээд миний дүү нар миний ингээ хүүхдэд туулаасаа гэж ерөөсөө хүсэхгүй би хэний ч хүүхэд би ингээ дэлхийн бүх охтууд эмэгтэйчүүд ингээ аюулгүй тайван амар амгалан сайн сайхан амьдраасаа гэж хүсэж байна. Тэгээд яг 3-7 хоног юм надад ийм тохиолдсон юм. Би энд нөгөө манайх чинь тайпад байдаг аахгүй юу. Тэгээд энэ өглөөний зах гэд байдیں۔ Тэгээд яг өдрийн 12 цагийн үед бүр амар хүнтэй байдаг. Тэгээд би тэрүүгээр ингээд алхаж исэн чинь яг нэг хүн ингээд надтай зөрөгтөө ингээд намайг мөрлөөд тэгээд албаар миний бүхснөөс бадчаад явцсан байхгүй юу. Тэгээд би амар сочирдаа ингээд эргээ харсан чинь нэг тийм өндөр ийм цагаан хар тэгээ баахан цагаан өстэй нэг эрэгтэй хүн ингээ цаашаа маск зүүцсэн ингээ цаашаа бүр аим хурдан цаашаа ингээ явцсан байсан. Тэгээ би бүр ёо ямар зөвүүн байна гэж бодоод. Тэгээ би нөө охиноо хөтөлцөн явж исэн учраас ингээ охинтойгоо явж иж юм муухай балер хэрүүл хийж цагдаа сэргийлэх гэж ямааргүй байсан болохоор би за гэж тэгээд орхисон байхгүй. Тэгээд би тэрнээс хоош ингээ миний хамаг ингээ өмнөх мартагдцсан байсан ингээ янз бүрийн одоо бэлгийн дарамтууд мань ингээ эргэж санагдаад тэг бүр ингээ хэд хоног би бүр амар ууртай ингээ дургу урж явсан баггүй ингээ байн гинт ингээ бодогдоод ингээ би ингээ бүр хамаг шар ус босоод гэх юм уу. Тэгээ байжсэн чинь яг 7 хоногийн өмнө нөгөө Корнелийн сургуулийн бэлгүүн гэд хүүхдийн талаар мэдээ сонсоод тэгсэн чинь хүмүүс ингээ ёо өстэй хайрын залуу баг одоо ийм их хүнд ял авахааргүй байсан одоо бараг л зүгээр өнгөрөөчих байсан юм эсэ. Бараг ингээд тэр залууг өмөрцөн байхан юм бичиж миссэн комментуудыг хараад бүр дургу хүрээд тэгээд та нар одоо яг танаа охин, танаа дүү, таны эхнэр, таны ээж тийм тохиолдсон байсан бол яг тэгж хэлж чадах уу те? Амар балер байгаа байхгүй юу? Тэгээд би тэрийг ингээд бодоод бүр уур хүрээд надад ч гэсэндээ ингээд юм муухай юм тохиолдсон. Яг би бүр ингээд амар хүчндүүлж үзээгүй ч гэсэндээ тэр чинь ингээд жоох хүүхдийн хувьд хангалттай хэмжээний бүр амар тийм сэтгэлийн одоо шарах дарамт айдас төгшүүр үүсгэж байгаа шүү дээ. Тэгээд тиймэрхүү юмнуудаа ингээ эргэж бодоод би энэ талаараа ингээ яриад бичлэг хийдэг ч юм билүү гэд бодсон юм. Би ер нь ингээл би ингэж орсон, би тэгсэн надад ийм тохиолдсон гэж хэлэх нь яг ач холбогдлын хувьд юу байх вэ гэдгийг бодоод тэгээ за ярихгүй өнгөрөөч идөө гэд ботсон байхгүй. Тэгсэн чинь өчигдөр би тэр амин дээр гээд охины рилийг үзээд тэгээд Рубигийн амрын баачкатай одоо эрхэж байсан явдлыг ингээд сонсоод тэгээд ингээд хүмүүс хамгийн их хэлж байгаа коммент нь юу байгааг харсан бэ гэсэн чи яагаад тухайн үедээ юу ч хэлээгүй. Яагаад одоо энэ олон жилийн дараа яг одоо хэлж байгаа гэдэг байдлаар ингээд тэр охтуудыг буруутгаад байгаа байхгүй юу? Тэгэл одоо өөрсдөө чи өөрөө ингэсэн биш. Чи өөрөө тэгсэн биш гэд ингээд жоохон хүүхэд байсан гэдгийг нь юусоо бодолцохгүй. Тэгэд би бас ингээд одоо сар гарангийн өмнө нөгөө нэг иргэдийн төлөөлөгчдийн хүний эхнэр нь нөгөө 21 жил нь хүртөө ингэж маш хүнд хэлбэрийн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн аимшигтай зодож дарамтлуулдаг байсан гэд ингээд зураг хөргөө ингээд бүр мэдээгээр ингээд арга ядахтаа тэр хүн чинь ингээд бүр олон нийтэд зарлж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь ингээд хүмүүс дандаа ингээ эмэгтэйчүүдийг буруутгаж байгааг би сонсоод өнөөдөр за би ч гэсэн одоо ирээдүйд те би эмэгтэй дүүтэй хүн, би охинтой хүн, би одоо зөндөө эмэгтэй найзуудтай би өөрөө эмэгтэй хүний хувьд те өөрийнхөө чадах хэмжээнд би өөрийнхөө мэдэж байгаа зүйлийг хуваалцах хэрэгтэй юм байна гэж би бодоод тэгээд энэ бичлэгээ хийж байна. Тэгээ би энэ бичлэгээрээ би өмнө нь яг ингээ гэр бүлийн хүчирхийлэл
одоо ийм хүчирхийлэлтэй харилцаанд байсан хүмүүс яагаад ингэ хүчирхийлэлтэй харилцаанаас гарч чаддгүй юм бэ? Ямархуу ийм сэтгэл зүйн асуудлуудтай тулгарч тийм бэ гэд ном уншиж ирсэн баггүй юу? Тэр номноос сурсан зүйлээ болон би өөрөө энэ бүхнийг хэрхэн яаж даван туулж байсан тухай надад би энэ бүхнээсээ юу ойлгож ухаарж исэн тэнтээсээ одоо би яаж итгэсэн бэ гэдэг тухайга хуваалцах нь одоо нэг ч гэсэн хүнд нэмэртэй юм байна гэж бодсон. Тэгээ яг ядж хахад би нөгөө юу яасан баггүй юу? Өчигдөр би Рубигийн имжлэг үзэж байхад би яг Руби Бачко хоёрыг үргэлдэг байхад тэр хоёрыг харж исэн байхгүй. Би Рубитэй хамт нэг Пицца Хатын рекламны зураг авалтанд орж исэн. Тэгээ тэр үед Руби тэр Амрын Бачкатай хамт ирсэн. Тэгээ тэр хоёрыг би анх удаа харж байгаа штэ. Би сайн танихгүй тэгээд тэнд болвол ингээд тэр зураг авалтанд орсон хоёр эрэгтэй хоёр эмэгтэйгийнх нь нэг эмэгтэй нь би нөгөө эмэгтэй нь Руби байсан байхгүй. Тэгээ тэр дөрвөн хүн бүгдээрээ би бинийгээ ингээд анх удаа харж байгаа. Тэгэхэд ингээд танихгүй хүн ингээд харахад Руби Бачко хоёр энэ хоёр үерхтийн байна гэж шууд харагдахаар байсан байхгүй. Маш ойлгомжтой байсан. Тэгээд гэхдээ би ингээд тэр үед чинь би чинь 20-21 настай. Тэгээ Руби чинь миний хажууд бүр жоохоо охин харагдаж байгаа байхгүй юу? Хэдийд бүр тийм амар олон насны ихч биш ч гэсэн надад ингээд энэ жоохоо охин тэгээд энэ нэг одоо Бачкач хажууд нь бүр амар хөгшин харим харагдаж байгаа байхгүй юу? Тэгээ энэ ах одоо ийм жоохоо охинтой үерхтийн бахта энэ охин ямар сони юм бэ гэж би бодож ирсэн. Яг би Рубиг болохоор ийм жоохон юм байж хөшүүн хүнтэй явж гин гэж ерөөсөө бодоагүй. Би энэ ямар хөөхөө охин бэ? Ийм хөөхөө охин гэж байт юм байна гэж би харж ирсэн байхгүй юу. Тэр үед Руби болохоор ерөөсөө тийм бичлэг хийж эхлэегүй. Дөнгөж одоо тэр бүжүүмүжийн карьер нь эхэлж исэн тийм жоохон охин байсан. Анх удаа би Рубиг харж ирсэн. Тэгээ би тэр Амрын Бачкаг болохоор янз бүрийн клипэн дээрээс зөндөө харж ирсэн. Тэгээд би тэр залууг л ямар сони юм бэ? Одоо үеийнх нь охтод тоодгүй бахтаа л гэж би бодож ирсэн байхгүй. Тэгээд би яг Рубигийн ярьсан өчигдрийн бичлэгийг сонсоод яг тэр үед ингээд нэрээ хамт тэгээд үерхэд явж ахт нь би ингээд хамт яг Пицца Хатын бичлэгэнд ороод таарж ирсэн даа гэд тэрийг эргээд сонсъё. Тэгээд би одоо өөрт хамгийн тохиолдож исэн одоо хүнд хэцүү юмнуудаа ингээд бас эргээд бодож байгаа байхгүй. Надад тохиолдож исэн одоо бэлгийн дарамт гэх юм уу. Хамгийн хүнд байсан миний их сургуулийн юу байсан. Их сургуульд байхад манай нэг их сургуулийн багш намайг ингээд оролцсон гэх юм уу. Яг ингээд төгсөх жилээ диплом бичээд явж байгаад тэгээ би ингээд лабораториуд дипломынхаа ажил дээр ингээд суух гад явж исэн чинь манай тэр нэг эрэгтэй багш нэлээд хөвшин багш таарлаад сайн уу диплом нь юу болж юм болж нэг асуувал тэгэл сайн байна уу багшаа гэд би чинь ингээд настай багш ингээд хүндлэлтэй харьцаж байгаа шүү дээ багш нартаа тэгээд би өстө диплом бичиж чинь ингэж чинь одоо бараг л дуусч байгаа тэгэхэд одоо тэдэнд хамгаалтай малтай гэл ингээд ярьж ирсэн тэгсэн чи тийм үү за би нэг диплом чи хараад хөө чи манай өрөөнд ороод ир гэл намайг тэгсэн тэгээ би ингээд орсон чинь би юу ч тийм бодохгүй байгаа байхгүй юу. Тэгээ би ингээд диплом нэрээ ингээд нэг харуулчи засаа залруулах юм байж магадгүй гэж бодвол тэгэл орсон чинь багш шууд ингээ өрөөнийхөө хаалгыг дотроос нь төгчж байгаа байхгүй юу. Тэгээ тэр нь надад нэг жоохон сонин санагдсан. Тэр чинь ингээд нэг эрэгтэй хүн нэг сайн танихгүй би чинь нэг жоохон охин байгаа шүү дээ. Тэр чинь ингээд төгсөхгүйсэн. Тэгээ би нэг сонин санагдал тэгсэн чинь тэр багш ингээ шууд тамхи хасаагаад ингээ ширэн дээрээ сууж байгаа байхгүй тэгээ би за ингээд сургууль дотор тамхи татгаж байгаа болохоор тэрийгэ баригдуулахгүй гээл хаалга төгцсөн бэ штэ гэж бодоод би ингээ тайвширчиж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь ингээ миний дипломыг ерөөсөө хараагүй за. Ерөөсөө намайг дипломын маань харах гэж дуудаагүй. Ингээл миний нэг гарчгийг харснаа. Шууд ингээл гарчгийг маань шөмжлөл өөр юу ч хэлээгүй за. Функцийн загварчлал гинүү функцийг загварчлна гэж юу байсан юм бэ ингээл нэг тиймэрхүү юм хэлснээр шаал өөр юм яриад тэгснэ ингээд миний хажууд ингэ суснаа миний ингээл хүсийг ингээл илээл миний хүсийг баг арай ч үнэрлээгүй байгаа. Тэгээ ингээл миний хүсийг ингээл илжвнэл тэр үед би бүр амар урт төстэй байдаг гэсэн. Тэгээд тэгснэ ингээл миний гоён дээр гараа тавиал. Тэгэл би тэр үед ингээл миний үсэнд ингээл хүрээд эхлэхээр байдал нэг л сонирм буруутаад явчлаа гэдгийг би ойлгож байгаа шүү дээ. Тэгэл би за багшаа би ингээд яа да диплом одоо бичээ дөө би одоо ингэсгээд явахгүй болохгүй гэд ингээд гяс хамаг юм ингээд хураагаад эхэлж байгаа байхгүй юу би ингээд компьютер хаагаад ингээд бичиг цаасаа цуглуулад цөөх мөхөө ингээд урдаа бариад. Тэгсэн чинь багш ингээд шал өөр юм гэл юм ярьж ирсэн. Манай тэр мэр энэ минь гэл өөр оюутнуудын тухай ингээд ярьснаа. Яагаад ч үлээд. Чи арай онгой юм биш үсттэй гэл намайг
Тэгэл би яг тэр үед ингээд юу гэж хариулахаа мэдэхгүй. Тэг би тэр үед чинь найз залуутайгаа 2 жил үерхчихсэн. Тэгэл гү гэд би яг юу гэж хэлэхээ мэдэхгүй амар сонь. Би ядж хахт ингээ аль хэдийн би ингээ сандраад эхэлсэн баа шүү дээ. Ингээ миний гой моёнд хүрээд ингээд өсмөс оролдоод хашаа. Тэгэд яг тийм үед эмэгтэй хүн ингээд угаасаа ингээд айцсан байгаа үед ерөөсөө тарих толгой ингээ бүрэн сайн ажиллахгүй. Тэгээ би ингээ яг яахаа мэдэхгүй шууд ингээ гацалтын байдалд орж байгаа байхгүй юу? Тэгээ би гү гэд тэгсэн чинь одоо намайг онгон биш бол шууд дуртай байх ёстой гэж ботсон юм уу яасан. Тэгснэ. Тэгээ би ингээ за багшаа би явлаа гэд ингээ цүнхөө аваад ингээ боссон чинь али багш нэг үнсээ гэд миний гарнаас ингээ тацаад би мэдээж ерөөс өмсүүлмээргүй байгаа шээ. Гэтэ би тэр өрөөнөөс ингээ гарахын тулд ингээ хацраа өгж байгаа байхгүй юу? Хажуу тийшээ ингээ бүр ингээ нэг далдрах бие татах урагшлахын дунд ингээ нэг юм гацалтын байдалтай. Тэгээд би ингээ хацраа өмсүүлээд тэгээ яг ингээ нүрээ буцаагаад ингээ татчихсэн чинь дахиад амар хурдан хөдөлсөн миний уруул дээр шууд үнссэн тамхи татчихсан заван амаараа. Тэгээд тэр чинь бүр амар хөгшин багш байхгүй ядаж хахт. Тэгээд амар сэжгийн санагдаад тэгээ би ингээл за баяртай гэж би шууд ингээл нөгөө нэг хаалга болохын төвжээг ингээд нэг олдол. Тэгээл ингээл гяс гараал явсан. Тэгэл шууд игээ сургуулаас бүр бушуухан явахын төгс болоод тэгээ би шууд ингээ гараа явчихсан. Тэгэл би бодвол гэртэл харсан байх. Тэгээд яаснаа сайн санахгүй тэр чинь баг 10 жилийн өмнө юм уу? Ер нь бол ингээл эмэгтэй хөвгт чи аюу хэцүү автобусын дотор бүхс базах. Тэгэл гудамжинд явж байхад араас бүхс алгадах. Тэр бүр үнэхээр амар травматайз юм байсан. Тэгээ би гэртээ би яг нөгөө гэрээсээ гараад аав ингээд намайг ATM-ээр дансруу мөнгө шилжүүлээд үг гэд тэгээд би яг тэр өдөр ингээд ATM руу би гэрээсээ ингээд аав илсэн мөнгийг аваад ингээд явж исэн чинь нэг 3 сохтуу ах яг арт ингээд алхаж исэн. Нэг нь миний бүкс рүү бүр шууд амар алгадаад тэгснэ хоорондоо амар инээлдэж. Тэгээ би газ тэр үед ингээд амар айгаал урагшаа хурдууртаа ингээд яваал тэгээд би ATM-ээр мөнгө шилжүүлчихэд би бүр гэрлүүгээ хамаг хурдаараа ирээд тэгээд ингээд амар уйлаад тэгсэн чи ээж яасан бэ? Яасан гэл тэгсэн чи би ингээд гудуужинд явж исэн чинь ингээд 3 ах байсан. Тэгээ миний бүкс рүү ингээд алгацсан гэл ингээд амар уйлал ярьсан чи ээж чи яах гэж гэрээ хувцастай явсан юм? Айтайхан юм өмсөд гэрээсээ гарахгүй яасан юм ас ингээд намайг буруутгаад тэгээ би бүр амар гомдоод. Гэхдээ манай ээж бол ингээл намайг мэдээж дотроо өрөвдөж хайрсан л аж тараа тухайн үедээ тэгэл санаа зовоол тэгж хэлсэн байх. Тэгээ тэр мэрийгээ ингээд бодоод тэг би тэр үед одоо тэр багш намайг ингээд үнссэн гэж юусоо хинт ч хэлээгүй. Тэгээ яг тэр үед би ингээд бодсон чинь яг манай ихч надад бүр өмнө намайг тэр сургуульд ингээд элсэж орох жоход бүр анхааруул сануулж хэлж ийсэн байгаа байхгүй. Манай ихч яг адилхан их сургууль надаас төрүүлээд төгсөөд хэдэн жил болсон байсан. Наа чи нэг ийм багш байдэн шүү. Тэгээд намайг ингээд оюутан байхад теста би чам тайртай мэртэй гэд амар тэнэг байсан. Тэгээ манай ихчийг бараг үнссэн ч гэлөө яасан ч гэлээ. Тэгээд тийм багш байдэн шүү. Наад багшаас хол агараа гэд ярьж исэн байгаахгүй. Тэгээд би тэрийг нь мартцсан. Яг тэгээд тэр юм болсны дараа хичээхаа тэгж нэрээ хэлсэн шүү дээ гэдгийг санаад ямар тэнэг юм бэ гэл бодоол. Тэгээ би ингээд одоо хамгийн сүүлд би одоо ингээд 30 насны босгон дээр би тэр үед би яагаад ингээд хүн ингээд миний бүксийг автобусанд баатсан хүн одоо ингээд өмнө нь бас ингээд намайг хүмүүс гэдэл дагаал те эмгтээчүүч аюу хэцүү шүү дээ. Ингээд хөөе гудамжинд ингээд зүгээр зогсож байгаа шүү. Хөөе хідээр явах юм ингээл юу ягаал. Одоо яг биеийн хөдөлгчийг дуудаж байгаа юм шиг. Эсвэл ингээл суучих, миний машин суучих муучих гэл ингээл хажуугаар. Эсвэл ингээл араас ингээл чангач шүгэлтээл ингээл янз бүрийн худлаа нэрээр дуудаал. Тиймэрхүү юм ингээл тохиолдож байх үед яагаад би ингээд хинт ч хэлж байгаагүй вэ гэдгийг ингээд одоо л ойлгож байгаа байхгүй юу? Том болсон хайна. Ер нь бол энэ ингээд зөвхөн энэ асуудал дээр биш. Миний амьдралын бүх олон сонгол шийдвэрүүдэд нөлөөлж исэн нэг том учир шалтгаан юу байсан бэ гэхээр одоо би чи ингээд манай аав бүр амар тийм юу хүн байхгүй юм ширүүн хүн байхгүй юу. Тэг ингээд багаасаа бүр амар зодуулдаг амар загнуулдаг үгийн муугаар ингээд хараалгадаг. Тэгэж өсчгөр чин хүн за намайг бол энэ хорвоо дээр хайрлж өмгөөлж хамгаалах хүн нэг ширхэгч байхгүй гэдэгт ингээд итгээд өсчт юм билээ. Намайг хэн ч хамгаалахгүй энэ хорвоо дээр миний аав бол намайг ингээд зодддаг юм аюултай хүн. Миний аав бол намайг хамгаалах гэхээсээ илүү надад аюул
учруулдаг хүн. Миний ээж бол намайг ерөөс хамгаалж чадахгүй. Яагаад гэвэл миний ааваас намайг өмөрж хамгаалж чаддаггүй юм чинь намайг юунаас ч хизээч хамгаалж чадахгүй гэд аав ээж хоёртоо ингээд итгэл алдарсан байгаа хүүхэд бол хинээс ч тусламж гуйх талаар ингээд толгой дотор орж ирдэггүй юм байлээ. Тэгээ би одоо яг ингээд Руби тэр Амина адрын яриаг ингээд сонсох үед яг ойлгож байгаа хгүй. Өмгөөлж хамгаалах хүн байхгүй гэдэгт надад туслах хүн байхгүй гэдэг тийм одоо нөхцөл байдалд амьдарч байгаа хүмүүс бол одоо тэр өөрийгөө ингээд ийм аюултай нөхцөл байдалд орж ийн гэдгээ ингээд бараг ухаарчдаггүй тэгээ хин нэгнээс тусламжгүй хин нэгэнд хэлхий гэж тийм хизэж бодол төрөхгүй юм байлээ угаасаа. Намайг өмгөөлж хамгаалах хүн байхгүй гэдэг зүйл одоо зөвхөн ингээд тусламж гуйхаас гадна миний амьдралын маш олон сонгол шийдвэрүүдэд ингээд өнөөдрийг хүртэл хүчтэйгээр нөлөөлж исэн юм байна. Би энэ нэг итгэл үнэмшлээс олж зөв буруу маш олон одоо шийдвэрүүдийг гаргаж исэн юм байна. Тэгээд гэдгээ ингээд яг одоо ойлгож байгаа байхгүй юу? Угаасаа тусламж гуйна гэдэг нь өөрөө аюул занал хийл юм шиг санагддаг. Одоо жишээ нь би ингээд гэрийн даалгавраа хийж чадахгүй байлаа. Надад тусламж хэрэгтэй байлаа. Би хэрвээ гэхдээ аав ээж хоёроосоо ингээд асуух юм бол би нэг ингээд ойлгохгүй байна. Надад туслаач гэж хэлчих юм бол өө чи юм уу эргүү тэнэг усан гавалтай мал ийм юм ойлгодггүй гэд ингээд толгоо руугаа цохиулаад зодуулаад булдар болтол ингээд цохиулаад гар хөлөө хүүхний зултлан зодуулаад дуусах байхгүй. Тийм болохоор би ингээд аль болох үл үзэгдэгч байх хэвээр хэний ч анхаарлыг татаж болохгүй юу ч болж исэн. Би хинт ч одоо тусламж гуйж ямар нэгэн байдлаар ингээ ямар нэгэн надад тохиолдсон зүйлийг мэдэгдэж болохгүй. Тэгэхэл юм бол би аюулд орно. Тэгэхэл юм бол би ингээ шүүмшүүлж өгөх юм уу гэ хараалыг идээд зодуулна гэдэг тийм одоо амьдрал төссөн байгаа хүмүүс чинь хизээш хинээс тусламж гуйхгүй. Тэгээд том болсон хойноо ингээд за би өөрийгөө аваад явчихна. Тэгээ энэ бүхэн бол буруу байсан юм байна гэдгийг ингээд сайн нэг ухаарах үедээ арай нэг би бол хүчтэй тэр хүмүүс бол тэр хүмүүсийн буруу байсан юм байна. Тэр хүмүүс бол ингээд одоо ийм буруу зүйл хийж амьдрах ёсгүй гэдгийг ойлгосон хойноо ингээд үгээ хэлж эхэлж байгаа байхгүй юу? Өөрийгөө ингээд хүчтэй өөрийгөө аваад явах эмэгтэй хүн болж одоо чадсныхаа дараа ингээд үгээ хэлж эхэлж байгаа байхгүй юу? Тэгээ дээрэс нь бас яг тэр нэг одоо 21 жил нөхөртөө хүчрхүүлүүлсэн эмэгтэйг ингээд бас энэ олон жил яах гэж над хүнээсээ салахгүй яваад байсан гэдэг тийм нэг шүүмжлэлүүдийг маш олноороо ингээд хүмүүс сошиалоор ингээд илэрхийлсэн байхыг хараад бас миний ингээд зүрх өвдөжсэн. Яагаад гэвэл ингээд эмэгтэй хүн чинь гэр бүлийн хүчрхийллээс яагаад ингээд гарч чаддаггүй вэ гэхээр анханасаа тэр хүн чинь ингээд ийм хүчрхийлэлтэй гэр бүлийн харилцаанд орж ийн гэдгийг юусоо мэддэггүй байхгүй юу? Мэдэх боломжгүй байд. Яагаад гэвэл тиймэрхүү хүмүүс чинь ингээд гэр бүлийн хүчрхийлэгч болох тийм хүмүүс чинь өөрийгөө тийм хүчрхийлэгч гэдгээ ингээд нууж аваад тэр хүнийг ингээд өөртөө дурлуулад тэгээд өөрт нь хайртай юм шиг царайлж аваад тэгээд ингээд гэр бүл болоод хүүхэд гаргаад тэгээд тэр эмэгтэйг хаашаа ч явах одоо гарцгүй хинч туслах хүнгүй ажил төрөл карьергүй санхүүгийн хувьд хараат болгож жоод тэгээд хамгийн сүүлд нь тэр хүчирхийлэл зодоо нүдэн эхэлдэг байхгүй юу. Анх дөнгөж үерхэж эхэлж байхдаа бол тий хорвоогийн хамгийн сайн хүн юм шиг санагдна ингээд бэлэгсэл төгөөл би өстө чиний төлөө бараг л нарлуу нисэн ухааны юм ингээд яриад тэнгуут тиймэрхүү эмэгтэйчүүд чи ихэнхдээ ингээд ар гэрийн хувьд өмгөөлж хамгаалах хүнгүй аль хэдийн ингээ гэр бүлийн ингээ хүчирхийлэл дунд над шиг ингээ аавда зодуулж загнуулж өгийн муугаар хараалгаж ядуу зүдөө өссөн байх юм бол тэр хүний өгж байгаа бэлэгсэл тэр хүний өгж байгаа анхаарал халамжинд нь ингээ нүдэн сохорчдөг байхгүй юу. Тэгэл энэ хүн надад жинхнээсээ хайртай юм байна гэж итгэждэг. Яагаад гэвэл өөрийг нь жинхнээсээ хүн хайрлаж яхахыг өмнө нь ингээ мэдэрч байгаагүй жинхэнэ хайрладаг хүн ямар байдаг гэдгийг хизээч мэдэхгүй хүн бол яг нэг тэр love bombing гэдэг юм хуурамч одоо хайртай юм шиг зарайлж байгаа дүр эсгэж байгаад ингээд хууртаад сохорчдөг. Тэгээд тэр нэг хүчирхийлэл гэдэг зүйл чинь анханасаа шууд ингээд шанаадад эхэлдэггүй байхгүй юу. Жижигхэн чимхэлтээр эхэлнэ. Эсвэл нэг жижигхэн юм шүүмжлэлээр эхэлнэ. Ингээд чиний наадах чи одоо ямар сони юм бэ гэдэг ч юм уу тэнийг юм жижигхэн шүүмжлэл жижигхэн чимхэлтээр эхэлнэ. Тэгэл ёолдоо мойлдоо чи ямар амар юм бэ гэд хэлэх юм бол чи ямар муухай юм бэ гэд ингээ эхлэх юм бол би чиний төлөө ингээ өмнө ийм их юм хийсэн. Би чамд ийм их юмыг зориулсан. Гэтэл чи миний жижигхэн чимхэлтийг жижигхэн санамсаргүй хэлсэн үгийг минь уучлах чадахгүй гэж юу гэд ингээд манипуляц хийдэг байхгүй юу.
Тэнгуут тэр эмэгтэй ингээд за нэрээ надад ямар их хайртай байлаа. Миний төлөө ямар их юм хийсэн бэлээ. Тэ тэгэнгуут тэр хүний ингээ өмнө нь үзэж одоо туулсан тий. За миний аав намайг ингэж амар зодож дарамтлагдаг байсан. Гэтэл энэ хүний жижигхэн чимгэлт бол юу юм бэ? Хажууд нь ингээ жижигхэн харагдана. Тэгээ тэр хүний хийсэн асар их одоо миний төлөө зориулсан зүйл болон энэ жижигхэн чимгэлт хоёрыг ингээ харьцуулаад харангуут жижигхэн юм байнгут нь тэгэл шууд уучлалцдаг. За гэл уучлалцдаг. Тэгээд тэр нь ингээд жоохон байжгаад нөгөө хүн чинь ингээд намайг өстө уучлаараа би өстө дахиж хитцээч тэхгүй миний буруу гэдэг ингээд дахиад бөө бэлгэсэл дахиад хайр уу дахиад би чиний төлөө ингэн тэгнэ гэдэг ингээд худлаа ингээд амлаж агаад нөгөө эмэгтэй чи уучлаад нөгөө хийсэн юм мартсныхан дараа дахиад нөгөө чимхэлт чи хоёр чимхэлт болно. Тэгээ ингээд дахиад уучлалтгүйгаал өстө миний буруу гэдэг ингээд ингэж явсаар агаад тэгээд ингээд нөгөө эмэгтэй чи нөгөө хүнтэйгээ ингээд яг гэр бүл болоод хүүхдтэй болоод тэр болтол ингээл нөгөө хүн чинь танаахан чи ийм тийм чиний над найз чи ста олиггүй ийм тийм ста явдалтай судалтай иймээ тиймээ гэд ингээд найз нөхдөөс нь холдуулна. Тэгээд нөгөө эмэгтэй чи ингээд ар гэр нь өөрийг нь өмгөөлж хамгаалах хайрлахгүй энэ хүн л ингээд намайг хайрладаг надад ингэж хэлдэг ингэж ханддаг халамжилдаг яг хөө хэдий хаяатаа ингээд намайг гомдоодог ч гэсэндэ миний төлөө хийдэг юм нь их миний төлөө маш их зүйлийг аль хэдийн зориулчихсан гэд ингээд энэ хүн намайг одоо хайрлаж байгаа юм чинь би бусад хүн энэ хүнийг би ингээд одоо юу ажиллах урмыг нь хугалжлахгүй гэд ингээд тэр хүнийхээ төлөө гэр бүлээсээ холдоод найз нөхдөөсөө холдоод тэгээд ингээд хүүхэдтэй болчих юм бол ажил хийж чадахгүй санхүүгийн хувьд хараат тэгээ ингээд тэр хүнийг гарт орчдөг байхгүй юу. Тэгээд одоо тусламж гуйж чадахгүй яа гэвэл тим нэг одоо өөрийнхөө буруугаас болоод ийм их одоо хүчрхийлэлтэй харилцаан дотор гатсандаа тэр хүн чи дандаа өөрийгөө буруутгах. Яа гэвэл тэр эрэгтэй хүн одоо тэр хүчрхийлэгч хүн чи тийм гэд байнга ингээд өөрийг нь буруутгаад чамаас болсон чи ийм арчаагүй чи ийм анхаагүй гэд ингээд өөрийг нь ингээд дандаа доош нэгэд дандаа бүх юм өөрийнх нь буруу юм шиг ингээд итгүүлж идэг байхгүй юу. Тэгээ тэр хүн чи ингээд бүр ингээд тэр бүх өгнүүдийг байнга сонссоор агаад нэрэл бүх юм зүйл өөрийнх нь буруу юм шиг болоод тэгээ ингээд тэр найз нөхөдтэйгээ уулзахаар ерөөсөө ингээд олигтой яриад байх юм байхгүй за тэр хүн чинь ингээд гэртээ зүгээр ингээд хүүхдээ хараад байж байгаа хүнд чинь ингээд ярих сонин сайхан байхгүй яг ингээд өөрийнхөө тухай яриа гэхээр нөгөө нэг нөхрийнхөө дарамт шалт одоо хүчирхийллийг ярихаас өөр ярих юм болтгүй болохоор чи ингээд сүултээ бүр тэр амьдралаас өөрөөсөө ичээд ингээд найз нөхдөдөө ч уулзахаа болно. Тэгэл ингээд эмэгтэй ингээд гэр бүлийн хүчрхийл дотор харилцаан дотор ингээд гацж байгаа байхгүй. Тэгээд бүр эцэс сүултээ аргаа бараад тэр эмэгтэй ингээд бүр мэдээний сайтууд руу хандаж сошиал медиа руу ингээд хандаж олон түмэн рүү өөрийг нь ингээд тусалчих хүн байхгүй байгаа учраас ядаж ингээд ил тод гаргая гэд ингээд сошиал медиа руу хандаж байгаа байхгүй. Би одоо гэхдээ тэр эмэгтэйд бол үндэ санаа зовж байна. Тэр залуу одоо яаж байгаа бол гэдгээс тиймэрхүү хүмүүс ч бүр ингээд орхонтой араандаа зуучаад ингээ үнэхэр зөвүүн байдаг байхгүй. Чамайг өста би одоо бүр газрын гаваар ортол чинь бүр муу гэж үзнэ гэд бүр занчдаг байхгүй тийм үү хүмүүс ч. Тийм болохоор би тэр эмэгтэйг ингээ үнэндээ одоо яг тэгээд занчдаг учраас ингээ зүгээр салыг тэхүү гуйж намайг ингээ орхиод яваад өгөөч гингуут зүгээр салах хүмүүс биш байдаг байхгүй тийм хүмүүс ч бүр. Би чамайг харж байгаараа би өста би бол ийм тийм чи юу юм чи чамд мөнгө байхгүй чи надад миний гараас гарч чадахгүй гэд ингээд амар сүрдүүлэг хилдэг байхгүй юу. Тийм болохоор тэр эмэгтэйчүүд чи ингээд тэр үгэнд нь итгээд айгаад ингээд байгаад байдаг байхгүй юу. Юу ч хийж чадахгүй яахаа мэдэхгүй зөвлөгөө авъя хуульч авъя мөнгө байхгүй. Тийм ч одоо ингээд тэр харилцаанд гацж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд ийм харилцаанд гацсан хүнийг хизээч буруутгаж болохгүй. Охирчиг хизээч буруутгаж болохгүй. Харин ингээд хэрвээ ингээд тусалж чадахгүй юм бол ядаж тийм одоо буруутгасан шүүмжилсэн тийм үү гэж хэлэхгүй байх хэрэгтэй. За би тэгээ өнөөдөр яг энэ тухай л ярих гэж бодлоо. Тэгээд энэ хүртэл маань сонссонд баярлалаа. Тэгээд хэрвээ та бүхэнд ийм хүн тохиолдож байсан бол ядаж энэ бүхэн ингээд жоохон ч гэсэн нэмэр болсон байх гэж найдаж байна. Тэгээд хэрвээ ингээд те хэцүү бодол ингээд бодогдоод намайг өмгөөлж хамгаалах нэг ширхэгч хүн байхгүй гэж бодож байвал энэ бодол чинь худлаа шүү. Таны төлөө байх хүмүүс олон байгаа. Энэ хорвоо дээр сайн хүмүүс зөндөө их байгаа.
Тэгээ тэр одоо хүчрхийлэгч хүний үгэнд хит бити автаарэ. Өөрийнхөө төлөө ямар нэгэн зүйл хийгээрэй. Тэр хүний ингээд одоо гараас мултарч чадна. Амьдрал бол маш баян. Сайн хүмүүс одоо сайхан л амьдрах хэрэгтэй. Чи өөрийнхөө төлөө өөрөө одоо энэ бүх нөхцөл байдлаас гарч чадна гэж би одоо хэлмээр байна. Тэгээд миний ядаж те ингээ амьдрал байгаа байдал яг одоогийн байдлаар хэцүү байгаа бол миний жаргалтай ээж, жаргалтай хүүхэд гэдэг ингээ үн төлбөргүй тавьсан байгаа сургалтыг маань сонсоод ингээд сэтгэл санааны хувьд ингээ хүчтэй болоод эхлэхээр ихтгэл найдвар харагдаж эхэлдэг. Өөрийгөө чадах юм шиг ингээд шатна гэдэгтээ итгэж тэгж юу яаж гарц гаргалгаа ингээд харагдаж эхэлдэг. Тийм болохоор өөрийн сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаараарай. Тэгээд ойр дотны хүмүүстэй одоо холбоогүй удсан ч хамаагүй ингээд өмнө нь ингээд чиний төлөө байсан найз нөхөддөө ингээд үнэнгээ хэлээд учир жанцангаа хэлээд ингээд яах вэ гэж зөвлөгөө тусламж асуугаарай. Тэ. Заавал мөнгөнд тусламж байх хэрэггүй. Тэр хүний ингээд чиний буруу биш чамайг ойлгож ийн гэдэг тийм тэр нэг мэдрэмж байхад хүн бүр юм сэтгэллээрээ маш хүчтэй болоод эхэлдэг байхгүй юу. Нэг ч ихсэн хүн ингээд намайг ойлгож, нэг ч ихсэн хүн ингээд миний төлөө байна гэдгийг ойлгочоор хүн ингээд маш тийм сэтгэлийн хувьд тэнхээтэй өөртөө ихтэй болоод сэтгэлийн хүчтэй болоод эхэлдэг. Тэгээ сэтгэлийн хүчтэй болоод эхлэхээр амьдрал ингээд цаанаасаа боломж гарц гаргалгаа харагдаж эхэлдэг, гарч ирж эхэлдэг. Тийм болохоор та хэд маань чадна шүү, болно шүү. Тэгээд одоо амьдралдаа хизээж бити шантаарай, хизээж бити бууж өгөөрэй, өөртөө итгээрэй. Өөрийгөө энэ амьдралаа залуу шинээр ингээ сайн сайхан амьдралыг бүтээж чадна гэдэгтээ итгээрэй гэж хүсэж байна. Тэгээд бүгдд нь аз жаргал, амжилт бүтээлийг хүсье. Амьдрал нь ингээ сайн сайхан гэрэл гэгээтэй байх болтугай гэж хүсэн юу. Баярлалаа, баяртай.